сангийн тухайд бол энэ байдлаас айлуулахаар их тойрж ин дор нь одоо бас үнэлтээ өгөөд тэгээ цааш тийм юм дээр анхаарах уу гэдэг юм шахаад явж гин гэж ойлгож байна. Одоо ер нь жилийн дараа үндсэндээ дуусна шүү дээ тийм ээ. Төслүүд бол яг тэгэхээр зэрэг яг хэрэгжилт гэдэг бол бас төлөвлөснөөс арай ондоо зүйлтэй амьдрал баян гэдэг шиг тухайн үед одоо биднээс шалтгаалсан болон биднээс шалтгаалдаг олон нөхцөл байдлуудын улмаас хэрэгжилтийн маань үйл ажиллагаа төлөвснөөс арай зөрүүтэйгээр явж болно. За энэ дээр бол бид нар мэдээж төсөл хэрэгжүүлэх нэгж за гэрээлэгч байгууллагуудтайгаа хамтраад өдөр тутмын мониторинг хийгээд явдаг. За түүнчлэн одоо мянган сорилтын корпорацийн зүгээс тухайн төслүүдийг хариуцсан мөн мэргэжилтэн хүмүүс одоо байнга жилд одоо байнга ирж одоо бид бүхэнтэй хамтран ажиллаж хэрэгжилтийн үр дүнд одоо ажиглаж болохгүйг нь засаж болохыг нь дэмжиж ингэж ажилладаг байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид бол санаа зовхгүй болно гэж хэлмээр байна. Буцаад хот орчин бэлчээрийн төсөл рүү орё гэж бодож байна. За төслийн зүгээс ингээд тодорхой дэмжлэгүүдийг маштай үзүүлж байна. Төрийн зүгээс хэдэн орон нутгийн зүгээс хэр хамтарч ажиллаж байна та бүхний ажлыг. Орон нутгийн зүгээс бол маш сайн хамтарч ажилладаг. Тэгэхээр төсөл хэрэгжиж эхлэх үеэс л бид нөр ерөнхийдөө орон нутгийнхтай хамтраад малчтын бүлгийн анхан шатны шалгаруултыг орон нутгийнхаа өөрсдөө бие дааж хийсэн байж байгаа. За тэгээд мал эмнэлэг сум болгонд байгаа тэр мал эмнэлэг үржлийн тасгийнхан маань бас одоо малчтайгаа илүү тулж ажилладаг. Бидний дунд гүүр болж ажиллаж байгаа юм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань газар дээр нь одоо өөрсдөө одоо бас давхар мониторинг хяналт хийх, за биднэрт бас мэдээлэл дамжуулах, за малчтын бүлэгтээ очиж одоо сургалт цэвэрлэгөө өгөх гэсэн ийм ажлуудыг бол хийж байгаа. За мөн одоо мал эмнэлэг үржлийн тасгийн хүмүүсээ бид нар бас давхар сургаж явдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань бас сар тутамд одоо сургалтанд хамрагдаад олж авсан мэдлэг мэдээлэлээ цаашаа бас малчтаа дамжуулах ийм одоо үүргийг хүлээлгээд явж идэг. За энэ бэлчээр ашиглалтын гэрээ маань бол сумын засаг дарга малчтын бүлгийн дунд хийгдсэн. Тэрнээс гадна бид нар одоо хамтаа ажиллагааны одоо санамж бичиг гэж байгуулсан байгаа. Тэгээ энэ маань бол малчтын бүлэг төсөл за тэгээд сумын засаг дарга гурвын дунд хийгдсэн байж байгаа. Тэгээ энэ санамж бичигт бол ерөнхийдөө яаж хамтран ажиллах уу, одоо хэн хэнийгээ яаж дэмжих үү гэдэг бүх асуудлууд бол багтсан байж байгаа. Ерөнхийдөө одоо төсөл дууссаны дараа төсөлд хамрагдсан зарим төсөл ингээл дуусгангууд нь хүмүүс нь яг учраа олгоо байдаг ч хамрагдсан хүмүүс. Жишээ нь хот орчин бэлчээрийн төсөл за одоо ингээд үргэлжлээд дууслаа гэхээр нөгөө малчит маань одоо цаашдаа яах уу гэдэг зүг чигээ ирнэ яаж олж авч байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ гэрээ маань нэг 15 жилийн хугацаанд тэгдсэн учраас одоо төслийн зүгээс гол анхаарч байгаа зүйл юу вэ гэхээр энэ орон нутгийн хүмүүсийг удирдлагууд маань одоо цаашаа энэ гэрээний хэрэгжилтийг яаж залгамжуулж авч явах вэ гэдэг дээр маш их одоо анхаарал тавьж байгаа. Тэгэхээр хэдийгээр гэрээнд маань одоо энийг цаашаа ингээд уламжлалт одоо тэгвэл залгамж байдлыг одоо аваад явна гэдэг одоо үүрэг бол орсон байгаа ч гэсэн одоо орон нутгийн сонгуул болох гэж байна. Энэ бол одоо орон нутгийн сонгуулиар хүмүүс маань өөрчлөгдөж явсан ч гэсэн энэ одоо гэрээг бол цаашаа хэрэгжүүлээд явах юмаа гэдэг энэ сануулга гэдэг юм одоо тийм зүйлийг бол бид нар одоо орон нутагт бол маш сайн өгч явж байгаа. За дээр нь одоо малчтын бүлэгт оруулсан хөрөнгө оруулалтын нэг тодорхой хувь нь сум хөгжүүлэх санд иргэн төлөгдөх юм. Малчтын бүлэг маань өөрсдөө иргэн төлөх юм. Тэгэхээр энэ иргэн төлөлтийн сан бол сум хөгжүүлэх санд төлөвлөж байгаа. Тэгээ энэ сум хөгжүүлэх сангаас цаашид яг энэ малчтын бүлгийнхаа үйл ажиллагааг дэмжих мөн одоо ижил төсөвтэй үйл ажиллагаа явуулж байгаа малчтад одоо хөнгөлөлтөд зээл олох ч юм уу энэ зүйлд бол зарцуулагдах ёстой байж байгаа. Тэгэхээр орон нутгийнхан маань ерөнхийдөө цаашдаа төслийн үйл ажиллагааны загварыг бас аваад явах хөгжүүлэх юм одоо төгс наашлага бол байгаа л гэж үзэж байгаа. Угмаар захирлаас асуухад ер нь одоо энэ хэрэгжиж байгаа төслүүд дундаас хамгийн одоо амжилттай хэрэгжиж байгаа төсөл ингээ мониторинг хийгээд үзэх тийм бүгд л одоо мэдээж тодорхой амжилттай явж байгаа. Хамгийн одоо үр дүн нь яг одоо өнөөдөр шууд амьдрал мэдрэгдээд явж байгаа төслүүд нь аль нь одоо илүү төлхөө ажиглаж байна. За та хэрвээ ажигласан бол манай төслүүд маань дийлэнх нь хүмүүсийн зан үлийг өөрчлөх төслүүд байгаа. Тэгэхээр зан үлийн өөрчлөлт бол 2-3 жил эсвэл 5 жилийн хугацаанд гарахгүй л дээ. Тэр утгаараа яг мониторингийн зүгээс одоо богино хугацаанд гарсан үр дүн юу вэ гэвэл бас хэрэгжилтийн одоо гэрээ байгуулсан, сургалт сурталчилгаа хийсэн гэдэг л одоо үр дүнгуудыг хэлэхээр байна. За хэрвээ гэрээ байгуулсан, үйл ажиллагаа явсан гэдэг утгаараа дүгнэх юм бол манай эрүүл мэндийн төсөл, боловсролын төслийн хувьд бол за мөн дээрээс нь хот орчин бэлчээрийн төслийн хувьд бол дийлэнх үйл ажиллагаагаа төслийн хугацаанд нь хийцэн байгаа. За энэ маань одоо харин зүгээр энэ одоо сургалт
гэрээ байгуулсан хөрөнгө оруулалтуудын үр дүнд үр шим хүртэгчид маань, малчид маань, Монголын иргэд маань, за оюутан сурагчид маань хэрхэн зан үйлээ өөрчилж улмаар хэрхэн одоо өрсөлдөх чадвартай иргэн болж Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнд үр дүнгээ гарах вэ гэдэг нь л чухал байна. Тэгэхээр энэ бол бас чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа тийм ээ. Тэгэхээр үнэний үр дүнд бол та бүхэн ч гэсэн бас энэ төслийг гардаа хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувьд аль болох одоо монголчууд маань их зүйлийг ялангуяа одоо биднээс яг ингээ бодит одоо материалыг одоо авцсан хөрөнгө оруулалт хийх нэг замтай болчихлоо гэхээс илүү дараа нь бид нар энэ тавьдсан замыг яаж ажиллах вэ гэдэг юм уу тийм эрүүл мэндийн төсөл гэхэд одоо эрүүл мэндийн одоо тэр боловсрал мэдлэг олгосны дараа хүмүүс маань одоо зам төлөвийн хувьд нөгөө зөв олтын үед яаж үлдэх үү малчтын маань хувьд бас амьдралаа тийм яаж цааш нь төсөл дууссан ч гэсэн одоо өөдрөгөөр аваад амжиргаагаад ажиллуулад аваад явах уу гэл ингэж авч үлдэх юмнууд бол бас их байгаасаа гэж хүсэж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь зам төлөвийн үеч гэсэн бас харагдaltaд цэвэр гар төслийн тухайд гэл ингээд харж байхад өнөөдөр хүн болгон тэр нөгөө утаа баг ялгаруулдаг зуухтаа болчих юмсан гэсэн хүслээр мэлжэлтэй болсон. Орон бариад улаарчих юмсан гэсэн. Хуучин болвол бас нэг тэгтлээ нэг тийм хөшөөрөл байдг байлаа шүү дээ. Тэгээд өөрчлөлтүүд бол бас чамгүй гарч байгаа шиг байна тийм ээ. Ер нь бол өөрчлөлтүүд их гарч байгаа. Тэгээд та их чухал сэдвийг хөндлөө. 2013 оны 9 сарын 17 гэхэд бол Монголын мянганы сорилтын сан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж дууссан байх ёстой юм. Тэгэхээр энэ цаашдаа энэ төсөл энэ санаачлагын хэрхэн хэн яаж үргэлжлүүлэн авч явах вэ гэдэг бол бидний өмнө тулгамдаад байгаа хамгийн том асуудал болчиход байна. Тэгээд бид компакт гэрээг дуусгах хаалтын хөтөлбөр төлөвлөгөөг баталсан байгаа. За энэ төлөвлөгөөний дагуу бол бид компактыг дуусгаасаа өмнө энэхүү төслүүдийг хэрэгжүүлэх засгийн газар болон төрийн бус байгууллагуудыг тодорхойлсон байх ёстой. За манай төсөл хэрэгжүүлэх нэгжүүд маань өөр өөрийн чиглэлээр эхний уулзалтуудаа хийж за энэ төслийг хэрхэн яаж одоо тогтвортой байдлаар үргэлжлүүлэх үү. За төсөл хэрэгжсэний дараагаар төслийн үр дүн хэн яаж хэрхэн одоо үнэлэх үү гэдэг энэ ажлуудаа эхлээд явж байна. Төсөл одоо ингээд дуусгах чинь гэж шүү дээ тийм ээ. Тэгээд одоо дараа нь бол хэн үргэлжлүүлж авч явах уу гэдгийг бол бас төслийн үр шим хүртэж байгаа хүмүүс маань бол бас өөрсдөө бас энэ тал дээр их анхаарах хэрэгтэй байх тийм ээ. Одоо зөвхөн одоо за төсөл дуусчихсан гэдэг бүгдээрээ одоо дахиад дараагийн төсөл хийжээ болох ч гэдэг нь тэр хүлээлтгүйгээр дээр нь төр засаг ч гэсэн өөрснөө санаачлагтай иргэд ч гэсэн өөрснөө бол бас энэ дээр идэвхтэй байх хэрэгтэй болж таарах байна. Саяхан бас бид нэр яг төслийнхөө одоо бодит хөрөнгө оруулалтын тооцоо гаргаж утсан. Тэгэхээр төсөл маань хот орчмын бэлчээрийн төсөл маань 11.2 сая долларын төсөл. Энээс яг 10.9 сая доллар нь яг бодит хөрөнгө оруулалт болж малчтын бүлэгт хүрж байна гэд. Тэр нэг бүлэгт одоо 389 бүлэгтэй хамтран ажиллаж байна гэж үзэхэд нэг бүлэгт нэг 28.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бол хийгдэж байгаа. Тэгэхээр энэний одоо нэг 30-40% нь бол одоо сум хөгжүүлэх зан дэргийн төвлөрнө. Тэр энэ хөрөнгийг сумдаа яаж авч явах вэ? Цаашид яаж одоо амжилттай одоо бас үр бүтээлтэй ашиглах вэ гэдэг бол одоо орон нутгийнхны бас санаачлага идэвх зүтгэлээс бол маш их хамааралтай. Тэр энэ дээр бас манай орон нутгийнхан одоо төсөлтөд яаж хамтарч ажиллаж байгаа тэрнтэйгээ адилхан цаашаа бас идэвхтэй санаачлагтай ажиллах байх гэж бодож байгаа. Нэгэнд одоо бас худаг усыг гаргаад өгчлөө гэдэг чинь мал аж ахуйгаа үүдэн татхаас гадна өөрснийхөө хэрэгцээний өвөл хүнсний ногоог тариалаад явах гэл ингээд боломжуудыг нэгээд өгсөн байна шүү дээ тийм ээ. Тийм учраас бол хин одоо санаачлагтай байж чадж байгаа нь хин одоо тэрнийхээ үр шимийг зөв ашиглах вэ гэдгийг ирээдүгөө төлөвлөж чадж байгаа малчтын бүлэг бол бас цаашдаа тийм ээ хөгжөөд явах боломж нь өөрөө байна. Бид яг төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс нь мониторинг үнэлгээний албатайгаа маш одоо ойр ажилладаг. Тэгэхээр энэ төслийн үр дүнг яаж үнэлэх вэ гэдэг энэ одоо шалгуур үзүүлэлтүүд индикатор бол хамтарч гаргаад явж байгаа. Тэрнээс гадна төсөл маань дотроо бас дотоод мониторингийг үл хийдэг. За манай сургагч гэрээдлэгч одоо сургалтын гэрээдлэгч бодлого судлалын төв мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн гэж байдаг. Тэгэхээр эндээс явж байгаа зөвлөгөөд маань бас мониторинг хийж байгаа. Төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн маань давхар мониторинг хийж байгаа. За орон нутгийнхан мониторинг хийж байгаа гэдэг давхар мониторинг үнэлгээнүүд бол зөндөө байгаа. Тэрнээс гадна худгийг бол хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгээ нэг худаг бол дунджаар нэг 14-өөс 15 сая төгрөгөөр гарч байгаа. Тэгэхээр энэ худгийг гаргах явцад цооног гаргахаас ахуулаад барилгын ажил дуусаа хүлээлгэж өгөх бүх явцад одоо бид нар бие даасан одоо мониторингийн хүн бол хөлсөлж ажиллаулж байгаа. Тэгэхээр энэ хүн маань тухайн худгийг одоо чанартай гарч байгаа хэсгээр бол хяналт тавьж ажиллах юм үүрэгтэй байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө малчтын бүлэг дээр бидний дотооддоо хийж байгаа энэ үнэлгээ мониторингоор
юу ажиглагдаж байна гэхээр малчтын сэтгэлгээ үнэхээр өөр болж байна. Төсөл хэрэгжээд эхэлж явах үеэс бол малчт маань өөр юм ярьдаг болсон байна. Төсөлд хамрагдаагүй малчтаасаа бас нэг алхмын өмнө яваад худаг дагсан бас одоо эрэг өөрчлөлтүүд бол их байна л да. Малын тэжээлээ ядчил өөрөөсөө хамгаалын тэжээлээ тарьчиж байна. Өөрөөсөө хэрэгцээний хүнсний ногоогоо тарьж байна. За бэлчээрийн одоо нөгөө сэлгээтэй ашиглаад сурчиж байна. Өөрөө юм гэдэг нүдээр харахаар бас өөр болж байна гэд. Яг өмнө нь тэр талбайгаа садлаа авдаг байхдаа аль болох бүгднийг нь одоо мүлжөөд ингээд хатчихъя гэж боддог байсан тийм. Аль болох уралдаж ингэж хадъя гэдэг гэсэн. Одоо бол өөрөө юм болчоор энийг энэ жил одоо алийг хатах, аль хэсгийг хатах, аль хэсгийг өнжөөх үү гэд бас шал өөр нүдээр хард юм байна гэдэг ингээд малчт маань хөтлөө өөр юм яриад явж байгаа. За олон одоо чанаргүй хэдэн зуун мянган малтай байжснаас одоо чанартай өндөр ашиг шимтэй ийм малтай бай гэдэг ийм сэтгэлгээ бол их бий болж байна. Тэгэхээр малчт маань малын тоогоо цөөрүүлээд оронд нь одоо өндөр ашиг шимтэй сүү махны чиглэлийн өвхөр худалдаж авах юм ажил бол эрчимтэй явагдаж байна. Тэгэхээр бүлгүүд маань үйл ажиллагааны төлөвлөгөө гэж боловсруулаад ажиллаж байгаа. Энэ нь бол ерөнхийдөө 2011 оноос 15 хоног дуустал хэмжигдсэн төлөвлөгөө байж байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөө жил болгон одоо бас бүлгэрээ хилцэж дүгнээд цаашдаа жилийнхэн одоо төлөвлөгөөний хэрэгжилтийг одоо батлаад ингэ явдаг. Ийм одоо хөвшилт бол ороо явж байна. Бид одоо өөрсдийнхөө ажлыг одоо үнэлж дүгнээд ингээ үнэлт өгөөд явах бас нэг хэрэг тийм ээ. Гаднаас хараад одоо яг нөгөө жинхэнэ хөрөнгө мөнгөө зориулсан улсууд Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац жишээ нь бол бас харж л байгаа тийм ээ. Дэлхийн 20 гаруй оронд бас энэ шугамар төсөл хэрэгжүүлж байгаа шүү дээ. Монголчууд ер нь яаж үр шигмийг хүртэж байна? Яаж одоо хэрэгжүүлж байна тийм нөгөө мөнгө маань одоо яаж зарцуулагдаж байна гэдэг дээр бол бас дүгнэлт өгөх суугаах. Тэгээд тэднүүсийн зүгээс бас яаж харж дүгнэж байна? За бид хот орчмын бэлчээрийн төслийн үнэлгээний хүрээнд бол бид хоёр үндсэн судалгаа хийдэг байнамаа. Төрөөнийх нь таны дурдсан нийгмийн эдийн засгийн суурь болон нөлөөллийн үнэлгээ. За дараагийнх нь бол бэлчээрийн чанарын судалгаа. За энэ судалгааг бас мөн Америк нэгдсэн улсын USDA байгууллагаас хэрэгжүүлж байгаа ногоон алт хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан шинэлэг одоо аргачлалын дагуу Монголын MSRM компани гүйцэтгэж байгаа. Тэгэхээр зэрэг үндсэндээ бол бид эдийн засгийн хүрээнд нийгмийн эдийн засгийн хувьд малчид одоо төслийн заасан хэрэгжүүлсэн зүйлийг эзэмшээд орлогоо нэмэгдүүлж чадж гэнэ үгүй юу? Мөн удаан хугацаанд газрыг малчдад эзэмшүүлж байгаа энэ одоо эрх зүйн өөрчлөлт маань амьдралд хэрэгжиж гэнэ үгүй юу гэдгийг нь дээр судалгаагаар хэмжинэ. За эргээд одоо тэр малчдын эдийн засгийн өсөлтийн суурь болсон бэлчээрийн дороотлоос сэргийлсэн энэ үйл ажиллагаа маань яг амьдрал дээр хэрэгжиж гэнэ үү гэдгийг энэ бэлчээрийн судалгаагаар хэмжих юм байна. Тэгэхээр ер нь бол таны хэлдгээр мянганы сорилтын корпорацийн зүгээс мөн Монголын мянганы сорилтын сангийн оролцогч талуудын зүгээс үр дүнг маш их сонирхож хүлээж авч байгаа. За энэ ч утгаараа тодорхой хэмжээний ер нь бол бусад төслүүдтэй харьцуулсангүй их хэмжээний судалгаа шинжилгээнд бол хөрөнгийг зарцуулдаг, их өндөр ач холбогдол үзүүлдэг, тавьдаг. За ийм судалгаануудыг бол зөвхөн төслийн хүрээнд бас төслийн дараад ч гэсэн хийх замаар эцсийн үр дүнгийг одоо олж харахын сан гэсэн ийм эргэлзэлтэй байгаа. Энийн төлөө бид нар бас их ажиллаж байгаа. Зүгээр нөгөө хар үгээрэлвэл нөгөө амьдралын нөгөө өөдөн татах гал мөнгө төгрөг өгөөл туслаад байхад дээрээс нөгөө өөдөө гардгүй хүнд бол хүн дахиж хандхаа юм өгөөлдөг шиг тийм ээ. Хэрвээ энэ төсөл амжилттай болчих юм бол бид нэр үр шимийн одоо их сайхан гаргаад ирэх юм бол дараагийн бас төсөл хөтөлбөр хэрэгжих бас боломж Монгол улсын өмнө өөрөө бас их нээлттэй болох талтай тийм ээ. Олон улсын зүгээс ч гэсэн бас Монголоос туршлага судлага авах тэр талын гадаад талдаа ч гэсэн нөгөө Монгол хүнний Монгол улсын нэр хүндэд ч гэсэн ингээд эргэл ингээд олон зүйл байна л да тийм ээ. Та яг чухал зүйлийг хэллээ. Тэгээд түрүүний миний энэ яриад байдаг зүйл бол одоо rigorous impact evaluation гэж олон улсын судалгааны ийм одоо загвар байдаг. За энэ бол одоо маш тийм наривчилсан үнэлгээний загвар гэсэн юм байна. Хэрвээ яагаад одоо ийм их хэмжээний хөрөнгө зараад хугацаа гаргаад энэ судалгаануудыг хийгээд байгаа вэ гэхлээр таны хэлдэг энэ бол зөвхөн Монголд хэрэгжүүлж байгаа зүйл биш юм аа. Энийг бол мянганы сорилтын корпорацийн 20 гаруй оронд цаашдаа хэрэгжүүлж болох уугүй юу гэдэг энэ нэгдсэн бодлогын үнэлэлт дүгнэлтийг гаргаж авахын тулд энэ үнэлгээг хийдэг. За энэ үнэлгээг хэрвээ бид бодитоогоор хийж чадах юм бол энэ маань нэгдүгээрт Монгол улсын засгийн газар бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүст яг энэ төрлийн төслийг бусад орон нутагт хэрэгжүүлэх үү яах вэ? За
За хэрэгжүүлэхээр бол хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг үнэтэй мэдээлэл гаргаж өгнө. Нөгөө талаас ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг төслийг Монголоос бусад орнуудад хэрэгжүүлэх ёстой юу гүй юу гэдэг энэ одоо зөвлөмжийг Магнез орлын корпорацид бас гаргаж өгөх ийм хоёр үндсэн зорилготой байдаг юм аа. За тэгээд бидний бас ярилцах хугацаа энэ үрээд өндөрлөх гэж байна. Тэгээд телевиз үзэгчдэд хандаад бас төслийн үр шимийг хүртэж байгаа хүмүүст хандаад хэлэх үгээс та хоёрт мань байгаа байх гэж байна. Энэ боломжийг бас үлдээ нэвтрүүлэх төгсгөл. Тэгэхээр хот орчмын бэлчээрийн төсөлд маань 389 одоо бүлэг хамрагдаж байгаа. Тэгээ нийтдээ 1300 орчим одоо малчин үрх хамрагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр олон хүн дотор нэг сайнтай муутай тий байдаг. Тэгэхээр идэвхтэй эхнээсээ зорилгоон зөв тодорхойлоод орж ирсэн. За энэ хөрөнгө оруулалтыг одоо бас зөв ашиглачээ. Одоо үйл ажиллагаагаа сайжруулах гэсэн олон идэвхтэй санаачлагтай бүлгүүд байгаа. Тэр дунд бас нэг одоо залах уу. За ямар нэгэн зорилгогүй эсвэл одоо төслөөс илүү их шаарддаг. За өөрсдөө одоо бас ажиллахгүй байж штэ. Одоо бас бусдаас буруугаа хайдаг. Иймэрхүү нэг цөөн тооны бүлгүүд бас байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо бас малчт маань өөрсдөө дүгнэлт хийгээд явах бах. Цаашид ерөнхийдөө төслийн одоо нийт хөрөнгө оруулалтын бараг 80% нь үйл ажиллагааны 80% нь бол хийгдсэн байж байгаа. Үлдсэн хугацааг бид нар юун дээр зарцуулах вэ гэхээр энэ бүлгүүдийнхээ үйл ажиллагааг чигдрүүлэх, тэгээд одоо сайн ажиллаж байгаа бүлгүүдийнхээ үлгэр жишээг бусдад нь түгээх, одоо амжилтыг нь баталгаажуулах энэ ажил дээр илүү их анхаарч ажиллана. За бидний хүрээнд бол төслийг үнэлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа. За хамгийн гол зүйл гэх юм бол энэ судалгаануудын маань үр дүн бол зөвхөн бодлого хэрэгжүүлж байгаа засгийн газар төдийгүй судлаач, их сургууль, оюутан одоо мөн төрийн бус байгууллагуудын хувьд бол үнэтэй мэдээлэл юм аа. Тэгэхээр энэ мэдээллийг бид нэр цаашдаа олон нийтэд хүртээлтэй байлгах үүднээс вебсайт ажиллуулах уу? За эсвэл одоо тухайн чиглэлийн төрийн бус байгууллагуудад шилжүүлэн өгөх үү? Эсвэл одоо архивын байгууллагуудад шилжүүлэх үү гэх мэтийн ийм боломжуудыг судалж байгаа. За энэний үр дүнд бол зөвхөн одоо төсөл төдийгүй одоо бусад бүх Монголын ард түмэн энэ судалгааны ажилдаа танилцах, судалгааны мэдээллийг ашиглах ийм боломж өртнэ. Энэ бол манай мониторинг үнэлгээний багийн хийж байгаа бас нэг одоо ажил юм шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд Монголын мөнгөний сорилтын сангаас одоо өнөөдрөө сайхан маргаашийн төлөө монголчуудын маань хийж бүтээж байгаа ажил үйлсэн талаар бол товчлоош мэдээллийг бас бид үзэгчдэд өгөхийг бодлоо. Тэгээд төслийн үр шимийг бид нар бол бас хамтдаа бий болгох болохоос биш одоо зөвхөн одоо төсөл хэрэгжүүлж байгаа тал юм уу эсвэл одоо зөвхөн одоо нөгөө талд нь хичээснээр бол ажил бүтэхгүй. Тэгэхээр хамтдаа л аль аль талдаа анхаарч иж төслийн үр шимийг хүртэгчд